Угаасаа нэг тийм эрэгтэй хүн жилд 1 кг орчим уруулын будаг иддэг ч үлээ тийм бол судалгаа харж исэн. Тэр талаасаа ч бай, тэгээ нүүрэн дээр төрсөн бай, тэгээ нөхөр нь идсэн ч аюулгүй бүтээгдэхүүн байвал тэгээд асуудалгүй л дээ. Тэгээ манайх асуудалгүй идэж болно. За би яг одоо мейкап артистаар ажиллаад 10 жил гарan бараг болж байгаа байхгүй юу. Энэ хооронд яг анзаарсан нэг юм болохоор эмэгтэй хүмүүс айгүй өөрийгөө голдог. Өөр дээрээс айгүй өөсөв хайдаг. Ялангуяа одоо би зөвхөн ихэвчлэн Монгол эмэгтэйчүүдтэй ажилладаг учраас ганц нэг гадаад клиентууд дээр харахад арай өөр идэг байхгүй юу. Нэгдүгээр хүлэн зөвшөөрөөд тэгээд өөрийгөө арчлаад тордоод эхлэхэд уг нь тэр бол миний хувьд ямар ч эмэгтэй хүн үзэсгэлэнтэй гол нь яг өөрийгөө тэрийгэ олж нээсэн үү арчилдаг үгүй юу гэдэг дээр л байгаа юм шиг надад бол санагддаг. Өнөөдөр ямар хувцастай, ямар лук бүрдүүлж байгаа. За өнөөдөр хажуудаа байх хүмүүстэй яг өөрийнхөө юм тухай ямар мэдрэмж тэр хүмүүст мэдрүүлмээр байгаа. Өөрийгөө ямараар харуулмаар байгаа. Тэгээд дээрээс нь дахиад нэмэлтээр одоо зүгээр жоохон техникийн юм гэвэл ямархуу гэрэлтэй орчинд очих юм, ямар газар очих юм. Тэгээ би тухайн газрыг нь мэдчихвэл ер нь дотоод заслыг нь гэрлийг нь тооцоолоод хувцсыг нь тооцоолоод тухайн хүний антом дээрээ тухайн өдрийнх нь мэдрэмжийг нь нийлүүлээд одоо уг нь бол тэгж явах ёстой процесс гэж бол би бол боддог. Тэгээ яг тийм аргаар үйлчлүүлэгчдтэйгээ ажиллахыг илүүд үздэг. Тэгээ ер нь бол нүрээ бодож байхдаа одоо нүдний нэг нүд нөөр мөр нэг давхраа нөөр мөр гэдэг дээ шүү дээ. Тэрийг болохоор ингэж бодулж өгөөд дээ шүү. Одоо нэг талаа өөр гэж юусоо бодохгүйгээр заяа. Анханасаа тэгээ бодцохоор анханасаа л буруу болно. Тийм болохоор нэг ийшээ хараад тол руу хараад ижлэх юм болгоол тол руу хараад ижлэх юм байхад нүдний чинь нэг тал нь өөр вэ нүү, дээр вэ нүү, дор вэ нүү ямар ч шалгаагүй гоё болчихноо гэсэн. Цэвэр мэдрэмж асуудал. Энэ хүн өнөөдөр ямар сэтгэл зүйтэй явж байгаа. Тэгээ би ямар үг хэлвэл илүү туслах бол би энийг нь ингэж магтчвал энэ нь илүү ийм болгочвол гэдэг. Тэгээ энэ хүнд одоо жишээлбэл одоо яг би өөрийнхөө мэдрэмжээрээ л энэ хүнд ийм бодолт, ийм өнгө ингэчвэл илүү ингэж харагдах юм байна гэдэг. Яг тэр яг туршлага, мэдрэмж хоёр л юм байна. Ер нь ийм над дээр яг надаар өөрийнхөө чухал өдрүүдийнхаа нүр будалтыг хиллэгдэг, зөвлөгөө авдаг, будалтаа сонгуулдаг, хэрэглэх бүтээгдэхүүнээ сонгуулдаг ч юм уу те яг нүрээ будуулдаг. Хамгийн удаан үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид гэхээр ер нь дандаа 10 жил ба түүнээс дээшээ. Тэгээд дээрэс нь тим хүмүүс миний үйлчлүүлэгчдийн бараг 30-40% байгаа. За манай мейкап студийн онцлог болохоор би одоо мейкап артистыг ер нь бол мэрэгжил гэдэг талаас нь тэгээ урт хугацааны туршлага хуримтлуулж иж ажилдаг юм нарийн мэрэгжил гэдэг утгаар нь хүмүүст ер нь ойлгуулахыг нэлээд хичээж ажилдаг. Тэгээ манай студийн зорилго ч гэсэн ер нь бол тийм одоо байнгын орлоготой, байнгын олон үйлчлүүлэгчтэй байх талаасаа биш, одоо тоо биш, чанарт анхаардаг. Хүн нүрээ мөнгө төлөөд будуулж байна гэдэг нь тэр хүний энгийн өдрөөс чухал өдөр болж таарч байгаа. Тэр чухал өдөр бид нар тест хийх биш, яг мэрэгжлийн үйлчилгээ үзүүлэх талаас нь би яг одоо өөрийнхөө мейкап студийн үнэт зүйлийг тэр тал дээр нь илүү барьж ажилдаг. Өөрийн хувь хүний онцлог би жоохон хүнд туслах дуртай. Жоохон миний чадхал юм байвал чадахгүй юм байсан ч гэсэн олж мэдээд тусалж явах тийм хүсэлтэй. Тэрэн дээр Бинай надтай айгүй гоё холбогдож өгсөн. Мейкап артистаар би 10 жил ажиллахдаа ихэвчлэн ганцаараа ямар нэг прожектууд дээр багаар ажиллах ч гэсэн тэр нэг юм тодорхой хугацаанд байдаг учраас ихэвчлэн ганцаараа ажилладаг миний хувьд ийм хамт олонтой, Бинаийн хамт олонтой нэг юм мэдэхгүй байлаа гэхэд туслаад өгөх, зөвлөд өгөх, тэрэн дээр туршлагатай олон чиглэлийн хүмүүстэй найз болох боломж олгож байгаа надад Бинай тэрүүгээрээ илүү давуу талтай байгаа. За би мейкап артистаар 10 гаруй жил ажиллахаас гадна манай Хадан Cosmetics гэдэг гоо сайхны брэнд байгаа. Манай бүтээгдэхүүнүүд болохоор нүр будалтын бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг Хадан Cosmetics гэж брэнд байгаа. Америкт нэгдсэн улсын LA хотод манай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Үйлдвэр манай өөрөө LA-д байдаг. Тэгээ манайх одоо үйл ажиллагаагаа явуулаад 8 дахь жилдээ 9 дахь жил рүүгээ ороод явж байна. Makeup artist намын Хадан Cosmetics хар хорин салбартаа нүр будалтын бүтээгдэхүүн үйлчилгээ категориор байдаг.